Таны сонсох суваг өгүүлж байна. 3 дугаар дэвтэр 16 дугаар хэсэг Янинаас бидэнд бичиж байна. Нуартегийн өрөөнөөс Франц гарахдаа Валентина хүртэл өрөвдмөр сэтгэлэн догдолсондоо эли бала болсон амтан гарчээ. Энэ хэцүүхэн явдлын үеэр учир нь олдохгүй хэдэн үг аман дотроо бутнаж байснаа дараа нь өрөө рүүгээ яаран явсан Вильфер 2 цагийн дараах цагтлыг хүлээн авлаа. Өнөөдөр энэ зүйл илэрснээс хойш эрхэм Нуарте де Вильфер өөрийн гэр бүл ба Францад Эпинегийн гэр бүлийн хооронд ураг төрлийн холбоо тогтооно гэдэг боломжгүйг мэдэж байгаа биз? Эрхэм де Вильфер өнөөдрийн зарлан тунхагласан зүйлийг мэдсээр байгаад энэ тухай урьдчилан сануулаагүй бодхоос Франц де Эпинед аимшигтай санагдаж байна гэж. Хүнд цохилтод дарагдсан банкын прокурорыг энэ үед харсан хүн түүнийг ийм болно гэж огтхонч бодоагүйг нь тааварлан мэдгэр байв. Үнэн хэрэг дээр Вильфер эцгийг ийм илэн далангүй чухамдаа ийм хайр найргүй байдалд хүргэнэ гэж огтхонч зүүдлээгүй явжээ. Үнэн дээж хүүгийнхээ саналыг хайхардаггүй эрхэм Нуарте энэ явдлын тухай түүнд хэлэх хэрэггүй гэж үзсэн байна. Тийм учраас Вильфер генерал де Кенл буюу де Эпинед үшээгүн үнэнч тулалдаанаар алагдсан биш. Харин алуурчдын гарт ам үргцэн гэж бодож явжээ. Хүндтэй залуу хүнээс ирсэн энэ ширүүн захидал бие тоосон Вильферт том цохилт болов. Түүнийг тасалгаанда дөнгөж ортол хойноос нь эхнэр нь орж ирвэ. Эрхэм Нуартегийн өрөөндөө дуудаж аваачсан Франц яваад өгсөнд бүгдээр гайхаж хадагтай Вильфер гэрчийн этгээдүүд ба надраатчдын дунд байхад эвгүй болов. Эцэст нь шийдэмгийнхэн болсоод чухам юу болсныг мэдээдэрий хэмээн тасалгаанаас гарав. Нуарте де Эпине хоёрын хооронд болсон явдлын дараа Валентина Франц хоёрын гэр бүл болох явдал бүтэхгүй боллоо гэдгийг л эхнэртээ хэлв. Хүлээж байсан хүмүүст үүнийг хэлж болохгүй болохоор хадагтай Вильфер зочдын өрөөнд буцаж ирээд эрхэм Нуартег дайрсан учраас гарын үсэг зурах явдлыг хэд хоног хойшлуулалгүй болохгүй болжээ гэж хэлвэ. Энэ мэдээ шал худлаа хэдий ч энэ байшинд тохиолдсон 2 тохиолдол дээр нэмэлт болж цугларсан хүмүүс гайхан бэбие өөдө хараад чимээгүй гарч чадав. Тэр завсар тасаршгүй холбоотой болчихлоо гэж Валентинагийн бодож байсан гинжиг ганцхан цохилтоор тасалсан арчаагүй өвгнийг охин илдгэр үнсээд айх баярлах зэрэгцсэн бүсгүй өрөөнд очиж амрах зөвшөөрөл гуйваа. Нуарте түүний явахыг зөвшөөрөн харав. Валентина тасалгаанаас гараад өөдөө өгсөж өрөөнд орохын оронд гудмаар явж жижиг хаалгаар гарч цэцэрлэгт очив. Энэ ээлжтэн солигдох хэрэг явдлын дунд бүсгүй зүрх нэгэн битүүлэг төгшүүрээс болж шимширэн байв. Залуу бүсгүй Морлиг Ламермурийн болзоод хүүхэн дээр гардаг Ревенсвуд шиг цонхиж цайгаад аимшигтайгаар хүрээд ирэх байх гэж хүлээж байж. Бүсгүй яг цагийг нь олж очижээ. Оршуулгын газраас Францыг Вильфертэй хамт яваад өгөхөр Максимилиан учрыг тааварлан мэдэж хойноос нь даган явжээ. Франц гэртээ ороод дараа нь эргэн гарч хэдэн хувийн дараа Албар Шаторено хоёртой хамт ирэхийг Морил харсан байна. Ингээд түнд эргэлзэх юмгүй болжээ. Тэгэд Валентинаг бололцоо гарамгц гүйж ирнэ гэж бодоод бэлэн зилэн болж ногооны газар хурч иржээ. Тэр андуурсангүй. Хашааны завсраар хартал Валентина урдын болгоомжилсан байдалгүй шууд хаалга өөдгүй ирж яваа харагдана. Валентинаг харангуудаа тайвширч дуугар магцсан баярлан дэвгцсэн бэ. Аврагцсан гэж Валентина дуулахад Морил аз жаргалдаа итгэж чадалгүй. Аврагдсан гинэ. Хэн биднийг аврав гэж асуув. Өвгөн аав. Морил минь түүнд үрд хайртай байгаарай. Өвгөнд үнэн сэтгэлээсээ хайртай байна гэж Морил тангарах тавив. Тэрэнхэн хоромд өвгөнийг найз нөхөр эцгээ гэж хайр нь хүрч байснаар барахгүй аврагчаа хэмээн үзэж байсан учраас ийм тангарах тавихад хэцүүгүй байв. Яаж ийм юм болов? Тэр юу хийв гэж Морил асуув. Валентина бүхнийг тоочин ярихад бэлхэн байсан боловч энэ бүхний цаана зөвхөн өвгөн аавт нь холбогдоод зогсохгүй аимшигтай нууц хадгалагдсан байсныг гинэт санав. Би дараа бүгдийг нь яримц гэж охин хэлэхэд Морил хэзээ гэж асуув. Эхнэр чинь болсон хойно. Чухам ийм үг л Морилыг юунд ч зөвшөөрүүлж болох байв.
Тийм болоод ч сонссон зүйлээрээ хангагдаж тэрч байтугай маргааш оройн Валентинаг уулзна гэж болцоо хийвэл явах ийгч зөвшөөрөв. Валентина амлава бүх зүйл бүсгүйд ашигтайгаар өөрчлөгдөж нэг цагийн өмнө Францын эхнэр болохгүй гэж итгэхэд хэцүү байсан бол одоо Максимилианы эхнэр болно гэж итгэхэд хялбархан болсон байв. Тэр завсар хадагтай Вильфор Нуарта дээр очихоор өгсөв. Нуарта түүнийг барих байдгаараа баргар ширүүн царайлан өгтваа. Валентинагийн хурим хийх явдал чухам энд бүтэхгүй болсон болохоор тэр тухай яриад яах вэ гэж хадагтай хэлв. Нуарта хинэгч үгүй байваа. Харин би ямагт тэгж гэр бүл болохын эсрэг байсан бөгөөд миний саналаас зөрж энэ явдал болж байсан юм гэдгийг та мэдэхгүй л гэж хадагтай Вильфрийг хэлэхэд өвгөн бэрөөдөө учрыг нь тайлбарлан яр гэсэн янзтай харав. Тэгэхээр таны нэгэн цаашаагаагүй энэ хэрэг хүчингүй болсон болохоор миний нөхөрч тэр Валентинач тэр танаас гуйж чадахгүй нэг зүйлийг би танаас хүсэх гэж ирлээ. Нуарта түнөөд асуусан янзтай харав. Надад өөрт минь ямар ч ашиг гарахгүй юм болохоор ганц би хүсэх хэрэгтэй учраас танаас гуйхаар ирлээ. Тэгэхээр танаас би аж охин хайрлаач гэж гуйх гээгүй. Харин хөрөнгө хогшлоо түүнд эргүүлэн өгөөч гэж гуйх гэсэн юм гэж хадагтай Вильфор үргэлжлүүлэн ирв. Тэгэхэд Нуартагийн царайд эргэлзэх шинж илэрвэ. Бодвол ингэж гуйх болсны шалтгааныг ирээд олсонгүй бололтой. Таны бодол миний хүсэлтэд тохирч байгаа гэж найдаж болох уу? Гэж хадагтай асуухад Нуарта тийм гэж тохив. Тэгвэл би таны эндээс ихэд баяр талархалтай явах болж байна гэж хадагтай Вильфор хэлээд өвгөнд мэхийн осолж тасалгаанаас гарч явав. Маргааш нь Нуарта Натратч дуудуулж авчирваа. Анхныхаа гэрээслийг устгаж шинээр гэрээсэлж хэрв Валентинаг түүнээс салахгүй л байвал бүх хөрөнгөө өвлүүлж өгөхөөр болгов. Зарим хүмүүс Сэмэрэн Бэйлийн үе залгамжлагч бүсгүй. Өвгөн аавынхаа хайр хишгийг хүртсэн болохоор нэгэн өдөр л жилд бараг 300 мянган ливрийн орлоготой хүн болно гэж бодож гаргажээ. Энэ завсар Монт Кристо гүн Морсер гүнгийн очиж цаадхан Данглерт бэлэн зэхээний байгаагаа үзүүлэх гэж ёслолынхоо дэслэгч генералын хувцсыг өмсөж гоёод бүх одон тэмдгүүдээ зүүж хамгийн сайхан сүих тэргээ өгөхийг тушаав. Тэгээд Шосоде антын гудамжинд очиж Данглерт ирснээ мэдгэдхийг тушааваа. Яг энэ үед Данглер сарынхаа тайлан гаргаж байв. Сүүлийн үед Данглерыг сайхан зантай байгаа үед нь уулзъя гэвэл өөр үед л ярих хэрэгтэй байжээ. Данглер хуучин найзаа хараад эхэмсэг дөрөв зүүлэн санал дээрээ гэдэв. Өгийн ширүүн дөрвөн зантай Морсер энэ удаа их л хөвгөлтэй байхыг хичээж байв. Өөрийнх нь саналыг баяртай хүлээн авна гэж бараг итгэсэн байсан учраас ямар ч ёсорхолгүйгээр шууд ярих юмд орвоо. Би түшээгүн тан дээр манай хуучин төлөвлөгөөнийхөө тухай ярилцах гэж хэмээн Морсер ярьж эхлэв. Морсер түшээгүний баргар царайтай байгаа. Өөрөө хариу өгөөгүйгээс болсон хэрэг гэж бодож байсан учраас энэ үгийг дуулаад Данглерийн царай гэрэлтэн гэгээ орно гэж харж байв. Гэтэл энэ царай улам хэнэггүй хүйтэн боллоо. Ийм учраас Морсер үгээ хэлж гүйцэлгүй дутуу орхисон нь энэ байжээ. Гүн та ямар төлөвлөгөө ярьж байна гэж банкны эзэнт чухам юу ярьж байгааг нь ойлгохгүй байдлаар асуув. Эрхэм түшээгүн та ёсорхоо хүн юм. Би ёс журмыг бүх гор морин гүйцэтгэх хэрэгтэй байх гэж бодоогүй юм. За яах вэ? Уучлахыг хүсье. Би ганц хүүтэй. Тэгээд түүнийг анх гэрлүүлэх гэж байгаа болохоор ийм ажилд баахан шиндэд байна шүү. Уучлаарай би бурууга хүлээ гэж Морсер хэлв. Тэгээд Морсер зориуд нэмсэглэн босоод Данглерт бүхий осолж хэлсэн нь. Би өөрийнхөө Бэйс Албер де Морсерто эхнэр болгохоор Мадмуазель Эжини Данглерыг гуйж явна гэв. Гэтэл Морсерийн найдсанчлан энэ үгэнд нь баярлахын оронд Данглер хөмсгөө цангадаад гүнг дахин сууч гэж өрлөхгүй. Гүн танд хариу хэлхийн өмнө би бодох хэрэгтэй байна гэв. Бодохъя. Танд бодох цаг байгаагүй гэж юу? Та бид хоёр энэ гэрлэлтийн тухай анх ярьснаас хойш 8 жил өнгөрсөн билээ гэж Морсер гайхан өгүүлвэ. Өдөр бүр шин хэрэг явдал үүсэн гарч гаргасан шийдвэрээ өөрчлөхөд ч хүргэх юм гэж Данглер хариу хэлэхэд энэ юу гэсэн үг вэ?
Түшээг үн таны хэлж байгааг ойлгохгүй байна гэж Морсер хэлв. Бас нэг шинэ нөхцөл байдал бий болоод 2-7 хоног болж байна гэж хэлэх гэсэн юм. Хэмээн Данглерыг хэлтэл Морсер. Уучлаарай. Бидэнд ийм жүжиг тоглох ямар хэрэг байна вэ гэж хэлв. Ямар жүжиг? Элен далангуй ярилцъя. Зөвшөөрнө. Та Монт Кристо гүнтэй уулзав. Бид хоёр найз нөхөд болохоор байн уулздаг юм гэж Данглер эхэмсэг байдлаар хэлв. Та түүнтэй саяхан нэг уулзахдаа энэ гэрлэлтийн тухай намайг их мартамтгай шийдвэргүй хүн юм гэж хэлсэн байх шиг билээ. Яг үнэ. Гэвч миний талаас ямар ч мартсан ч юм уу шантарсан явдал гараагүй. Харин таныг амлснаа биелүүлээч хэмээн эрлээ шүү дээ. Данглер юу ч хариулсангүй. Та шийдвэрээ өөрчилчихөж амжсан байж болно. Эсвэл намайг доромжилж баха хангах гэж намайг ийм алхам хийхэд хүргэв гэж Морсер нэмж хэлв. Яриаг нь цааш нь ийм байдлаар үргэлж дүүлбэл өөрөө эвгүй байдалд орохыг ойлгосон Данглер. Гүнд нь та миний даруй зан гайхах бүрэн эрэхтэй билээ. Би таныг сайн ойлгож байна. Би өөрөө ч үүндээ маш их зовж байгаа боловч нэгэн чухал явдал түүн рүү шахаад байна гэв. Таны энэ бол шалтгаан зааж байгаа хэрэг. Надаас өөр хүн байсан бол түүгээр чинь хангагдаж болох байсан биз. Гэвч Морсер гүн бол хэн хамаагүй хүн биш шүү. Тэр ямар нэгэн хүн дээр ирж хэлсэн үгийнхэн тухай сануулхад цаад хүн нь хэлсэн үгэндээ хүрэхийг хүсэхгүй байвал үгүй дээл тайлбарлаж өгөхийг шаардах эрхтэй гэж гүн хэлв. Данглер аймхай хүн байсан боловч түүнийг харуулахыг хүссэнгүй. Морсерийн хэлсэн үг шарыг нь гоцоолгоч. Тайлбарлах юм надад байлгүй яах вэ? Та юу гэж хэлэх гээд байна? Надад тайлбарлах юм байлаач гэсэн гаргаад хэлчихэд амаргүй байна. Таны энэ дутуу зэмдэг үгэнд сэтгэл хангагдахгүй байна. Ямар ч байсан худуураг бололцохоосоо няцсаж байх шивдэ гэж Морсер хэлэхэд Данглер хариулна. Үгүй эрхэм минь. Би зөвхөн өөрийн шийдвэрийг хойшлуулж байгаа юм гэж хэлв. Би таныг хизээ хайр хишгэ хүртээх юм бол гэдэл тааллыг тань хүлээжсэн гэж арай бодоогүй биз дээ. Гүн та хүлээх дургүй байгаа бол бидний төлөвлөгөө биелэгдсэнгүй гэж л тооцъё даа. Гүн төргөн занга барих гэж хөмхийг өвдтөлцөв. Одоогийн байдалд ганцаараа нийтэмтэй байдалд орчихсноо л ойлгож байв. Тэгээд өдрөө явах гэснээ болж буцаж ирвэ. Нүүр нь барзаж ирснэ доромжлогдсон байдал нь үл мэдэг сэтгэл дүгшсэн янзаар солигдов. Эрхэм Данглер та бид хоёр танилцаад ганц жил болж байгаа биш. Бэби баг зэрэг бодох ёстой. Би танаас учрыг тайлбарлаж өгөхийг хүсье. Үгүй ядахта ямар муу ёрын юм миний хүүд хандах таны харьцааг өөрчлөхөд хүргэснийг мэдэх ёстой байна гэж гүн хэлэхэд Морсерийг баг зэрэг зөөлрсөн байхыг харсан Данглер залхаа байдалтай эргэн орж. Энэ бол бейсээс шалтгаалсан хэрэг огт биш гэдгийг л би танд хэлж чадах байна гэж хариулв. Тэгээд хэнд хамаатай юм бэ гэж царайн хувхаа цайсан Морсер хахирсан дуугаар ас суухт нь сэтгэл нь зовсон байдлыг нь ажсан Данглер Морсерөө дурдийнхаас илүү итгэлтэй харцаар харж харин илүү тодорхой ярьчихаагүйд минь баярлаж ав гэж хэлв. Морсерийн хорн хөдөлснөөс биеийн чичирвэ. Тэгээд хүч гарган би тайлбарлаж өгөхийг танаас шаардах хэрэгтэй. Танд хадагтай Морсерийн эсрэг ямар нэгэн байна уу? Эсвэл та намайг хүрэлцгүйц баян биш гэж үзэж гин үү? Эсвэл миний үзэл танихтай адилгүй байна уу гэж асуув. Нэгтгэнч, хоёр дахинч, гурав дахинч биш. Хэрв би ингэсэн бол уучлагдахгүй байх ёстой. Анх зөвшөөрөхдөө л энэ бүхнийг мэдэж байсан. Одоо бүх шалгаагаад байгаарай. Таныг ингэж төгшүүлсэндээ би харамсаж байна. Үүнийг орхиё. Зүгээр л холбоогоо таслана гэхгүй, таслахгүй ээч гэхгүй. Дундыг баримтлсан шийдвэр гаргая. Яарах юу байх вэ? Миний охин 17-тай. Та найр хүү 21-тэй. Жаахан хүлээ. Яах вэ цаг хугацаа өнгөрчилдэг. Өнөөдөр бидэнд тодорхойгүй байгаа зүйл маргааш дэндүү тодорхойж болж болох юм. Хамгийн аюултай гүтгэлэг нэгэн өдрийн дотор буруу шаагддаг ёсч байдаг гэж Данглер өгүүлвэ.
Гүтгэлэг гэж Морсер царай нүхлээ зэвхэрэн асуугаад тэгвэл намайг гүтгээ юу гэв. Дахин хэлий. Гүн та тайлбар битгий шаардаад байгаарай. Тэгвэл эрхэм минь. Ийхүү татгалзах ийгч нь үг дуугийг хүлээж өнгөрүүлэх хэрэггүй. Надад илүү их зовлонтой байна. Би тантай ураг төрлийн холбоотой байх гэж их ингэж гордож байсан учраас надад илүү хүнд байна. Ер нь тэгэд гэрлэлт бүтэхгүй болоход нөхөр болох хүнээс эхнэр болох хүнд нь илүү хар сүдэр үлдээдэг юм шүү дээ. За тийм байж. Энэ яриага болий гэж Морсер хэлээд Бэйлигээ ууртай хумхиж бариад тасалгаанаас гарав. Морсер өөрөөсөө болоод Данглерт хэлсэн үгээ боцвоо гэж нэг ч удаа асууж зүрхэлсэнгүй. Гэж банкны эзэн дотроо бодож хоцорлоо. Оройн Данглер хэдэн найз нөхөдтэй удаанаар зөвлөлдөн ярилцав. Хадагтай нартай хамт зочдын өрөөнд байсан Кавалканти тэднийхээс хамгийн сүүлд явв. Маргааш өглөө нь Данглер дөнгөж сэрмэгцээ сонин ирвүү гэж нэхвэ. Сонинуудыг авчирч өгмөгцө бусдыг нь орхиод үнэн мөний дуу хоолой гэдэг сонин шүүрэн авав. Энэ сонины эрхтэгч нь Боошин байв. Данглер сонины болтыг задлаад яаран дэлгэж тэргүүн өгүүллийг хайхралгүй өнгөрч сонсгол мэдээнүүд түрээд Янинаас бидэнд бичиж байна гэдэг үгээр ихэлсэн мэдээг уншиж хорсолтойгоор нэмсэгдэв. Тэгээд уншиж дуусаад. За маш сайн хэрэг. Ямар ч л гэсэн Морсер гүнд тайлбар тавиад байх явдлаас намайг зайлуулж өгөх хурандаа Фернаны тухай жаахан өгүүлэл байна гэв. Энэ үе буюу тухайлбал өглөөний 9 цагт Албер де Морсер тасгар хувцсамсаж бүх товчийг нь товчилчход царайн цамхиж сэтгэлэн түгшсэн амтан Элисейн талдах байшин дээр вэ. Гүн хагас цагийн өмнө яваад өгсөн гэж хаалгач хэлэхэд Батистеныг дагуулад явсан уу гэж Морсер асуув. Үгүй эрхэм байсаа. Тэгвэл Батистеныг дуудаач. Би түүнтэй ярих юм байна. Хаалгач даамлыг олж ирэхээр яваад ховийн дараа түүнтэй хамт хурч ирлээ. Найз минь, миний ингэж шалгаж байгааг уучлаарай. Гүн гэртээ үнэхээр байхгүй эсхийг танаас өөрөөс ч асуух гэсэн юм гэж асуухад Батистен байхгүй эрхэм минь гэв. Намайг гэртээ орно гэхэд ч байхгүй юу? Гүн тантай уулзахдаа баяртай байдгийг би мэдэх учраас таныг яах гэж бусад хүмүүстэй адил үзэх билээ. Чиний хэлдэг зөв үү? Би түүнтэй маш чухал хэрэгээр уулзах гэсэн юм. Мөд ирэх болов уу? Удахгүй ирнэ гэж бодож байна. Тэр 10 цагт өглөөнийхөө хоолыг идэн гэж загсан. За маш сайн. Би Элисейн талаар явж байгаад 10 цагт хүрээд ирье. Хэрвгүй надаас дөрүүлээд ирчихвэл намайг хүлээж байхыг гуйгаарай. Гүйцэдгээ эрхэм минь. Албер гүнгийн үүдэнд хөлсөлж ирсэн гөнгөн сүйх тэрэг орхиод өөрөө явган явав. Бэлэвсэн хүүхнүүдийн годамжийг өнгөрч явтал Госсен буудлын газрын үүдэнд гүнгийн сүйх тэрэг зогсож байгаа харагдваа. Албер дөхөж очоод хөтчийг нь танив. Гүн буудлын газар байна уу гэж Морсер асуухад хөтөж. Тийм ээ эрхэм минь гэж хариулв. Үнэн дээр Албер буудлын газар дөхөж яваад бууны дуугарч байхыг сонсвоо. Тийшээ яваад ортол үйлчлэгчтэй дайралдав. Уучлаарай эрхэм байс. Та жаахан хүлээж байхгүй юу гэж хэлэхэд. Яагаад тэр билээ, Филипп гэж Албер асуув. Алберын буулгын газар тогтмол ирдэг хүмүүсийн нэг байсан учраас ингэж саад тохиолдсонд гайхжээ. Яагаад гэвэл одоо сургууль хийж байгаа хүн буудлын газрыг бүхлээр нь хөслөн авдаг бөгөөд хүний дэргэд хизээч бууддаггүй юм. Филипп, таны дэргэд ч юу? Эрхэм та намайг энд зогсож байгааг харж байгаа биз дээ? Богн хэн сэнгэлж өгдөг юм? Зарцсан. Нэг нууби хүн байна уу? Хар ирсэн? Тийм байхаа. Та энэ эрхэм хүнийг таньдаг юм уу? Би хойноос нь ирсэн юм аа. Миний найз байгаа юм. Тэгвэл өөр хэрэг. Би түнд хэлье. Тэгээд үгэнд дурлсан Филипп буудлын газар руу оров. Хормын дараа Монт Кристо босгон дээр гарч ирвэ. Эрхэм гүн та. Ингэж хурж ирсэн явдлыг мань уучлаарай. Харин танаа зарц чинь буруутай биш шүү гэдгийг юуны өмнө хэлчихье. Би өөрөө ингэж шаргуу хөөцөлдсөн юм. Би танаад очсон л доо. Таныг зугаалахаар явсан 10 цагт өглөөнийхөө хоолыг загсан гэж хэлсэн.
Би бас 10 цаг хүртэл зугаалахаар шийдэд явж байтал санаандгүй таны сүйх тэргийг харчихлаа. Энэ бүгдээс чинь таныг надтай хамт өглөөний хоол идэхээр иржээ гэж дүгнэж байна. Баярлаа. Надад одоо өглөөний хоолтой мантай байна. Би сүүлд арай эвгүй улстай хамт ч гэхнээ өглөөний хоол идэж болох байх. Юу гинэ? Би ойлгохгүй байна. Эрхэм гүмэн. Би өнөөдөр нэг хүнтэй халз тулалдах болоод байна. Та юу? Яах гэж? Тулдах гэж тэр байхгүй юу? Би тулдааныг нь мэдж байна. Харин юуны төлөө тэрв? Олон шалтгаанаар тулдаж болдог шүү дээ. Миний нэр төрийг хүндсэн хэрэгээр тэгвэл ч ноцтой хэрэг байх нэ. Би танаас нэгэн гуйхаар хурж ирэх үедсээр ноцтой хэрэг. Юу гуйх гэв? Таныг миний гэрч болж өгөхгүй юу гэсэн юм? Ээж тоглоом биш дээ. Энэ тухай энд яриха болъё. Аали над тус өгөөч. Гүн ганцууга шамлаад буудлагын өрөөнд орогчод гараа угаадаг жижиг өрөөнд оров. Бэйс ороч танд харахад сони юм байна гэж Филипп шивнэв. Морсер орлоо. Байны самбар дээр байны орон тоглодог хүзрүүд наасан байв. Тэнд тамганаас эхлээд дандаа тоо хүзрүүд байваа. Та хүзэр тоглож байгаа мó гэж Альбер асуухад гүн. Үгүй ээ зүгээр тоо хүзэр хийж байсан юм гэв. Тоо хүзрий. Тийм ээ. Энэ тамга туг хоёроор миний сум дадар 5, 7, 8, 9 10-ыг хийсэн юм. Альбер ойрхон очихоо. Нээрэж сумнууд адил хэмжээ зайтайгаар хөзрийн цаасан дээр дутуу тэмдгүүдийг нь байх газар нь тавьж цооцогсон байв. Альбер бас байны дэргэд очиод гүнгийн гар бууны сум тусах газар болгоомжгүй нисэж гүнгийн суманд өртсөн 3 хараацай шувууг оллоо. Чөтгөр гэж туултлаа. Монт Кристо Аалын өгсөн алчуурт гараа арчих зур. Одоо яа гэхэвд завта цагаа ямар нэг юмар өнгөрүүлэх хэрэгтэй шүү дээ. За явъя. Би таныг хүлээж байна гэв. Тэр хоёр Монт Кристо гүнгийн сүүхэнд сууж хэдэн хувийн дараа 30 дугаар байшингийн үүдэнд хурч ирвэ. Монт Кристо Морсерыг өрөөнд оруулаад суух сандал зааж өгөв. Тэр хоёр хоёулаа суулаа. За одоо тайван ярилцъя гэж гүн хэлв. Би юу тайван байгааг та харж байгаа биз? Та хинтээ тулдах гээд байна. Боошнтой. Найзтайгаа юу? Ер нь дандаа л найзтайгаа тулддаг шүү дээ. Үүнд шалтгаан хэрэгтэй. Шалтгаан байна. Тэр хүн яагав? Өчигдөр орой түүний сонд та үнийг уншил та гэж хэлээд Альбер Монт Кристод сонно гэсэнд гүн ингэж уншваа. Янинаас бидэнд бичиж байна. Хотыг хамгаалж байсан цайзыг Али Тебелини бүрэн итгэмжиж байсан Фернан гэдэг нэртэй Франц цэргийн дарга төргүүдэд тавьж өгсөн гэдэг урд өмнө хинээч мэдээгүй. Юу ч илгэсэн хэндэн ч зар дуулгаагүй мэдээ баримт бидний сонорт хүрэлцсэн ирэв. Тэгээд яагав вэ? Танд гомдоод байх юу байгаа юм бэ? Гэж Монт Кристо асуув. Юу байгаа юм бэ гэж. Янины цайзыг Фернан гэдэг хүн тавьж өгсөн байгаа нь танд ямар хамаатай юм бэ? Миний эцэг Морсергүй Фернан гэдэг нэртэй юм. Танай эцэг Али Пашийн албанд байсан юм уу? Өөрөөр хэлбэл тэр Грекийн тусгаар тогтнолын төлөө тулдаж явсан хүн. Гүтгэснийх нь учир энэ байна. Эрхэн байсан. Сонсож. Ямиг саруул ухаанаар тунгаан үзье. Болно. Одоо Фернан гэдэг офицер, Морсер гүн хоёр нэг хүн гэдгийг Францад хэн мэдэж байгаа юм? Мөн би Андорра гүн бол 1822 эсвэл 1823 онд эзлэгдсэн Янины хэн сонирхох юм бэ? Энэ ч л бузар хэрэг. Өчнөө жил дуугүй байснаа өндөр тушаалтай хүний нэрийг гутааж уймэн шуугаан дэгдэх гэж айлэрт өнгөрсөн баларсан имийг сэргэж байна. Би эцгийнхээ нэрийг залгамжлан авах хүн. Тэгэхээр өчөөхөн сэжиглэхийн сүдэртж тэр хүн өртгийг хүсэхгүй байна. Би энэ мэдээ нийтлэгдсэн сонины газар руу нэг гэрчээ явуулж Бошаныг энэхүү мэдээг хүчингүй болгож залруулж аль гэж шаардна гэв. Бошин юу ч залруулж өгөхгүй дээ. Тэгвэл бид хоёр үзэлцэн дээ. Та хоёр үзэлцэж чадахгүй. Яагаад гэвэл Грекийн аримд Фернан нэртэй офицер хагас зүү шахан байж болохгүй гэхийн арга байхгүй. Хамаагүй. Бид хоёр үзэлцэн
Би үнийг зүгээр өнгөрүүлэхгүй. Миний эцэг бол сайхан сэтгэлтэй дайчингэр алдар нэртэй хүн байгаа юм. Хэрэв Морсер гүн хэдийгээр Фернан гэж нэртэй боловч энэ нь Фернанын түүнтэй ямар ч хамаарах зүйлгүй гэж үзэх үндэс бидэнд байгаа юм. Гэж бичвэл яах вэ? Би ийммар хангахдахгүй. Надад ёстой бүрэн залруулах хэрэгтэй. Та тэгээд гэрчээ түүн рүү явуулах уу? Тэгнэ. Дэмиг юм да. Өөрөөр хэлбэл миний гуйсан зүйлийг та татгалзаж байгаа юм шиг дээ. Та эрүүл тулааны тухай миний үзлийг мэднэ шүү дээ. Би Ромд байхдаа танд хэлж байсныг санаж гин үү? Гэсэн ч би өнөөдөрхөн таныг тэр үзэлтэйгээ тун бага ацлах дасгал хийж суусныг харсан шүү дээ. Үгүй эсгэх юм гэж хизээж байдаггүй. Хэрвээ галзуу хүмүүсийн дунд байвал бас л галзуу хүн шиг байж сурах хэрэгтэй. Ер нь таны энэ боошинтой маргалдах гэж байгаа шиг тийм шалтгаан гаргасан нэг галзуу юм гарч ирээд надад гэрчээ ирүүлэх юм уу? Намайг олны өмнө доромжилбол би тэр амтныг аргагүй л алах хэрэгтэй болно шүү дээ. Тэгвэл та өөрөө тулдаж болно гэж үзэж байх шүү. Үзэхээр барах уу да. Тэгэд намайг үзэлцэхэд яагаад дургуцаад байгаа юм бэ? Би таныг ерөөсө тулдах хэрэггүй гэж хэлээгүй. Би зөвхөн л халз тулдах гэдэг бол тун ноцтой хэрэг. Нихуур бодох хэрэгтэй л гэж хэлж байна. Боошин эцгийг минь доромжлохдоо бодоо болов уу? Бодоогүй байхад түүнийг хүлээвэл та түүнд уурлах хэрэггүй юм биш үү? Эрхэм гүнта их нэнжин сэтгэлтэй хүн юм. Харин та дэндүү ширүүн хүн юм. Бодоод үзье л. Та дуулж гин үү? Бодоод үзье. Харин та миний хэлэх юмд бүү уурлаарай. Би таны хэлхийг дуулъя. Тэр дурдсан баримт үнэн байж гэж бодоод үзье. Эцгийнх нь нэр төрийг хөндөж байхад хүн зүгээр бодоод сууж болохгүй шүү дээ. Манай үед чинь олон юм болдог үе шүү. Бидний үе үгээр л муу байгаа юм. Та түүнийг засах гэж бодож гин үү? Тийм ээ. Над хамаатайг нь засна. Би таныг ийм өчүүхэн юмд хэтэрхий хатуу хүн гэж мэдсэнгүй. Би ийм л төрсөн хүн шүү дээ. Тэгвэл та сайн санааны зөвлөгөөг хизээж дуулдаггүй хүн үү? Үгүй. Хэрв найз хүн минь хэлбэл дуулдаг. Та намайг найз нөхрөө гэж үздэг үү? Тийм. Тэгвэл боошинд гэрч хүнээ явуулахаас өмнө сайн лавлаж үз. Хинэс? Гайдагаас асуусан ч яах вэ? Энэ хэрэгт эмэгтэй хүн оролцуулах гэж юу? Тэр надад юу хэлж чадах юм бэ? Танаа эцгийг түүний эцгийн ялагдал үхэлд буруугүй гэж батлах ч юм уу? Эсвэл хэрэгтэй тайлбар өгөх. Эсвэл танаа эцэг зоолгүйгээр тэр явдалд оролцсон ч юм билүү? Тийм байх ёсгүй. Гэж би тань түрүү хэлсэн билээ. Тэгвэл та энэ аргыг хэрэглэхээс татгалзаж байгаа мó? Татгалзаж чинь. Шийдвэртэй татгалзаж чинь үү? Шийдвэртэй татгалзаж чинь. Тийм бол танд өгөх миний сүүлчийн зөвлөгөөг сонс. Заасаа. Харин сүүлчийнхэн шүү. Эсвэл та сонсохыг хүсэхгүй байна уу? Харин ч бүр хүсэж байна. Боошинд гэрчийн хүнээ бүү явуул. Яагаад тэрв? Өөрөө түүн дээр очив. Энд чинь ёс журмаас гажууд болж байна шүү дээ. Таны хэрэг бусдын шиг зүйл биш. Та яагаад намайг түүн дээр биеэрээ очих гээд байгаа? Яагаад гэвэл бүх зүйл та хоёрын дунд үлдэж хоцорно. Би таны хэлж байгааг ойлгохгүй байна. Энэ маш тодорхой зүйл ээ. Хэрэг боошин хэлсэн үгээ буцааж авахар болбол та түүнд үүнийг сайн дураараа хийх боломж олгож үр дүнд нь залруулга гаргуулж авна. Хэрэг та татгалзвал та өөрийн нууцыг гадны хоёр хүнд хэлж мэдэгдэж хизээ дамжин шүү дээ. Гадны хүн бишээ, найз нөхөд. Өнөөдрийн найз нөхөд маргаашийн дайснууд байдаг юм. За болтоо. Боошин яах вэ? Үгүй нэрэ тэгэд. Тэгэхээр болгоомжтой байж үзээрэй. Та намайг өөрөө боошин дээр очих ёстой гэж үзэж байх шив дээ. Тийм ээ. Ганцаараа юу? Ганцаараа. Хэрв хүн нэрээ хичээвэл түүнийг гадны дайралтаас хааж өгөх хэрэгтэй байдаг юм. Таны зөв ч юм уу да? Би их баяртай байна. Би ганцаар очно. Яв. Гэхдээ ер нь огт очихгүй байсан дээрт. Энэ ч амжихгүй хэрэг. Өөрөө л мэд. Гэхдээ л таны хийх гэж байгаа юмнаас дээр л юмсан. Хичнээн болгоомжтой байгаад яаж жаргалаад байхад аргагүй тулдах хэрэг болбол та миний гэрч болох уу? Хэрхэн байсан. Миний танд туслахад бэлхэн байдгийг итгэх учрал танд тохиолдсон.
Харин та одоо бололцоогүй юм хүсэж байна. Гэж хүн ноцтой наргагүй хэлв. Ягд хожим мэдж магадгүй. Тэр болтол яах вэ? Тэр хүртэл үүнийг задруулахгүй байгаач. Танасгүй. За яах вэ? Франц Шато Рено 2-ыг гуй. Маш сайн. Франц Шато Рено 2-ыг гуй. Хэрэг би тулдах болбол сэлэн буулгын хичээл зааж өгөх үү? Үгүй. Энэ бас болцоогүй хэрэг. Та ямар хачуу хүн бэ? Та ер нь юунд ч оролцохгүй гэж байнад? Юунд ч оролцохгүй. Тэгвэл энэ тухай яриха болий. Баяртай гүнтэн. Баяртай байстан. Аалбар малгайгаа аваад гарч одлоо. Өөдөнд хөнгөн тэрэг хүлээж байв. Аалбар уур хилэнгээ барьж тогтоохыг гэж боошин дээр очихоор яв. Боошин сонныхоо газар байж байв. Аалбар сонны газар руу явлаа. Сонны газрын бүдэг тоос дээрөнд боошин сууж байв. Ерөн сонны газарт ямагт ийм байдаг. Ерөн ч ийм байх бизээ. Аалбар де Морсрыг ирлээ гэж түүнд мэдэгдэв. Тэгэхэд энэ нэрийг 2 дахин хэлүүлв. Дараа нь бас л үнэмшээгүй байсан боловч орор гэж хашгирав. Аалбар орж ирлээ. Боошин найзаа хараад гайхан дуултав. Аалбар бөөн цаасан дээгүүр алхаж, шалан дээгүүр тавилсан янз бүрийн хэмжээний сонины дундуур эрдвээ муутайхан алхаж орж ирлээ. Нааша гэд гараа Аалбар өд сарваж. Газрын хаанаас гараад ирв. Хуруун чинээ хүү шиг төрөөд ирв. Эсвэл надтай хамт өглөөний хоол зооглох гэж ирв. Альваа сандал болоо суугач. Тэнд шимтгэлээ цэцгийн дэргэд нэг сандал байна. Тэрл ганцхан хавтгай юм бүхэн сонины цаас байдаггүй юм гэдгийг надад сануулж байдаг юм гэв. Бэ чухамдаа тэр сониноос ч болоод л хурч ирлээ. Гэж Аалбар хэлв. Та юу болов? Би Ницаас нь залруулга гаргахыг шаардаж байна. Ницаас нь залруулга гинэ. Ямар шалтгаанаар тэр билээ? За илв суугач. Баярлаа. Гэж Аалбар шүд сууж хэлээд мэх ястав. Учрыг нь тайлбарлаач. Манай гэр бүлийн гишүүний нэр хүндийг хөндсөн мэдэг Ницааж хүчингүй болгохыг хүсэж байна. За боль доо гэж гайхаж хоцорсон боошин хэлээд. Ямар мэдээ? Тийм юм байх ёсгүй гэв. Янинаас та нар явсан мэдээ. Янинаас тийм ээ. Миний ярьж байгаа юмыг та ойлгохгүй байна гэж юм. Үннээ хэлэхэд мэдэхгүй байна. За илв Батиста өчигдрийн сонио өгөөч гэж боошин хашгирав. Хэрэггүй над байна. Боошин сонныг авч. Янинаас бидэнд бичиж байна гэж цааш нь уншлаа. Боошныг мэдээгээ уншиж дуусах үед Морсер ноцтой хэрэг гэдгийг одоо та ойлгож байгаа биз гэж хэлв. Тэр офицер танаа хамаат юм уу гэж сэтгүүлч асуухад Аалбарын царай авлаач. Тийм гэж хариулв. Та надаар тэгэд юу хийхийг хүсэж байгаа юм гэж боошин товчхон асуув. Би Ницаавар нийтлэхийг хүсэж байна. Боошин Аалбарууд анхааралтай боловч найрс гаргав. Тэгэд альва ярилцъя. Ницаавар гаргана гэдэг их ноцтой хэрэг. Суул та. Би энэ мэдээг дахиад нэг уншчихъя гэв. Аалбарын сухад боошин найзынх нь уур хилэн бадруулсан мэдээг төрүүчийнхээсээ илүү их анхааралтай уншив. Танаас нь манай гэр бүлийн нэг үнийг дормжсон байгааг та өөрөө харж байгаа биз. Би Ницаалт гаргуулахыг шаардж байна гэж Аалбар ширүүн дөрвөн хэлв. Та шаардж ийн. Тийм ээ, шаардж. Эрхэм хүндэт байс. Таныг муу дипломат гэж хэлхийг зөвшөөрнө. Би дипломат байхыг ч хүсэхгүй гэж хэлээд Аалбар босож би энэ мэдээг Ницааж хүчингүй болгож өгөхийг шаардж. Би үүндээ ч хүрнэ гэж хэлэхэд нь боошин ихэмсгээр толгой ойгоо өндөлгөхийг хараад Аалбар шүдээ зууж. Та миний ямар шуухан шулуухныг ойлгохоор болсонд гэж би итгэж байна гэв. Морсер, би таны найс нөхөр шүү дээ. Хэрв та цааш нь ийм байдлаар ярих юм бол би түүнийг мартаж бас чадна. Гэхдээ боломжтой байхад маргалдаад явах уу? Та сэтгэл хөдлөж уурч нь хүрсэн байна. Тэр Фернан гэдэг чинь танаа юу юм бэ? Тэр бол миний эцэг байгаа юм. Фернан Мондего, Гүндэ Морсер бол 20 удаа тулалдаанд оролцсон хуучин дайчин хүн. Гэтэл түүний сайн сайхан нэрийг босромоглох гэж байна гэж Аалбар хэлв. Танаа эцэг
Эрхэм Албар энэ бол өөр хэрэг. Би таны уурлаж байгааг ойлголоо. Дахиад нэг уншчихъя гэж Бошин хэлв. Тэгээд уг мэдээг үг бүрийг нь цэгнэн дахин уншив. Үгүй ээ. Энэ Фернаныг таны эцэг гэж хэлсэн газар хаана байна вэ? Гэж Бошин асуув. Хаанч байхгүй. Гэсэн ч би мэдчихэв. Бусад хүмүүс үүнийг олж харна. Тийм учраас л би Ницавар гаргуулах гэж шаардаад байгаа юм. Шаардаад гэдэг үгийг хэлэхэд Бошин Албарууд харснаа дахин доошоо гарч хувийн хяраттай юм бодвоо. Та Ницавт хийж өгөх үү гэж Албар улам ууртай боловч бие барьж хэлв. Өгөө гэж Бошин хэлэхэд Албар заашгүй гэв. Гэвчин мэдээг худал гэдгийг лавтай мэдсэний дараа шүү. Яалаа гинэ. Тийм ээ. Энэ бол шалгаж үзвэл зохих ёстой юм байна. Би шалгаж үзнэ. Эрхэм минь. Үүнд чинь шалгаад байх юм юу байгаа юм? Хэрв та миний эцгийн тухай гэдэгт итгэхгүй байгаа бол шууд хэлчих. Түүний тухай мөн гэж бодож байгаа бол би тантай тулалдах шаардлага тавих байна. Гэж Албар тэсэн ядан хэлв. Бошин өөрийн ямар ч байдлаа илрүүлэн гаргаж чаддаг тэр инээмсэглэлээрээ инээмсэглэв. Эрхэм та ингэж ярих таалалтай байгаа бол тулалдахыг шаардах гэж ирсэн юм бол хагас цагийн туршид сонсож байгаа найз майзын тухай дэми ярих хэрэггүй. Шууд л түүнийг хэлэх байсан юм. Та бид хоёр ийм байдалд хүрэхийг хүсээд байна уу? Та энэ бузар гүтгэлгээ буцааж авахгүй бол тийм. Байзнараа. Эрхэм Фернандо Мондего, Бейсте Морсер. Элдвийн сүрдүүлэггүй яраарай. Би энэ сүрдүүлгийг чинь найз нөхрөөсөө байтугай дайснаасаа сонсхийг тэсвэрлэж чаддаггүй юм. Тэгхээр надад огтхон ч хамаагүй мэдээ болох тэр хурандаа Фернаны тухай мэдээг залруулж хүчингүй болгохыг та шаардаж байгаа шивдэ. Тийм ээ. Би үнийг шаардж байна гэж Албар бүр бие барьж чадхаа болж хэлэхэд Бошин мөн л тайван байдлаараа. Тэгэхгүй бол тулалтна гэх үү гэж хэлв. Тийм ээ гэж Албар дууга өндөр болгож хэлв. За тэгвэл өршөөлт эрхэм зөвлөгөө юм байна. Энэ мэдээг би тавиагүй. Би энэ тухай юу ч мэдэхгүй. Харин та миний анхаарлыг ийш нь татуулж би мэдээг сонирхох боллоо. Тийм учраас энэ мэдээ ташаа юм уу? Үнэнтэй болохыг нь зохиох хүмүүст нотолтол энэ хэвээрээ байх болно гэв. Тэгвэл хүндэт эрхэм минь гэд Албар босож. Би гэрчийн хүнээ тань дээр ирүүлэх болж байх шүү. Та түүнтэй тулдах газар Зевскийн тухай болцож тохирно биз гэв. Эрхэм минь их сайн байна. Хэрв танд таалтай бол өнөөрөө эсвэл хамгийн цаандаал маргааш хоёулаа уулзамж. Үгүй. Би цагийг нь болохоор л эрүүл тулаанд гарч ирнэ. Миний бодвол та намайг тулалдахаар дуудсан болохоор би саналаа хэлэх хэрэгтэй биз дээ. Энэ цаг арай болоогүй байна. Би таныг сэлмэн сайн гэдгийг мэднэ. Би ч бас чадамгаа хэрэгэлдэг. Би таныг 6 сумнаас 3-т нь ондог гэдгийг мэднэ. Би ч бас барагцаалбал тэр зэрэгтэй байх. Та зоригтой хүн. Би ч бас танаас дутхгүй. Тэгэхээр та бид хоёрын хооронд болох тулалдаанд тун ноцтой хэрэг болно. Тийм учраас хангалттай үндэслэлгүйгээр таныг алах ч юм уу өөрөө алагдахыг хүсэхгүй байна. Би одоо харин танаас асууя. Түрүүн танд хэлсэнчлэн тэр мэдээний тухай би юу ч мэдээгүй. Танаас өөр ямар ч амьтны толгойд тэр Фернан гэдэг чинь Морсер гүн байгаа юм гэж орж ирэхгүй гэдгийг танд хэлсэн. Одоо ч дахин хэлж байхад намайг Ницавар нийтлэхгүй бол заавал алхаар тэгтлээ шийдэмгийгээр шаардж гинөө. Тэгж шаардж гин. За яах вэ эрхэм минь? Бэбидийнхээ хоолойг огтлохыг зөвшөөрье. Харин тэгэхдээ 3-7 хоногийн хугацаа шаардаж байна. 3-7 хоногийн дараа би танд эсвэл тэр худал мэдээ байж гэж хэлээд хэлснээ буцааж авна. Эсвэл тэр үнэн байна гэж хэлээд таны шилж сонгосон сэлмээ хуйнаас нь суулгах ч юм уу бууга хайрцагнаас нь гаргана. 3-7 хоногийн. Энэ ч надад бол нэр төрөө алдсан 3 бүхэл бүтэн үе болно. Гэж Албар дуалтал. Хэрв та бид хоёр найз нөхөд хэвээрээ байсан бол найз минь тэсвэрлэж үз гэж хэлэх байл. Та миний дайсан болсон болохоор эрхэм минь надад ямар хамаа байх вэ гэж хэлж байна. За яах вэ? 3-7 хоногийн дараа болъё. Харин 3-7 хоногийн дараа ямар ч хойшлуулах шалтгаан байхгүй шүү гэж Албар хэлв. Тэгэхэд Бошин босож. Эрхэм Албар де Морсер. Би таныг 3-7 хоногоос наан цонхоор гаргаж хаях хэрэггүй.
Та намайг энэ хугацаа дуусгаас өмнө нэвт хадгах эрхгүй. Өнөөдөр 8 дугаар сарын 29. Тэгэхээр 9 дугаар сарын 21-нд дуулцъя. Харин одоо уяаны хоёр нохоо шиг бие рүүгээ дайраад байх хэрэггүй гэдгийг эр хүний ёсоор зөвлөе гэв. Тэгээд Бошин Альберт мэхийн ёслоод эргэж хэвлэлийнхээ үйлдвэр рүү оров. Альберт бөөн цаасан дуурай гаргаж Тайгаараа ийш тийш нь тараагаад хэдэн удаа хэвлэлийн газрын зүг эргэж харсаар гарч одов. Альберт гим хоргүй хэвлэлийн цаасан дуурай гаргасны дараа Тайгаараа Сүих тэрэгнийхээ урд руу ууртайгаар нүдэн цэцэрлэг өнгөртөл Морл явж байхыг харваа. Морл хятадын халуун усны хажуугаар толгойгоо гидэлгэж нүдэ гэлэлцуулан Мадлен хэмээх сүмийг чиглэн их л цовоо алхалж яв. Аз жаргалтай хүн явж байна гэж Альберт санаа алдан хэлвэ. Альберт энэ удаа андуурсангүй. Нэмбэгний ундаа. Морл үнэхээр аз жаргалтай явж байжээ. Өвгөн нуартай түүнийг хүн явуулж дуудулсан байна. Морл юунаас болон дуудулсан учрыг мэдэх гэж яаран хөлсний тэрэгнээс өөрийнхөө хөлд илүү найдан алхалж явсан нь тэр байжээ. Тэр бараг хар гүйхээрээ явж сан онёро хүрв. Морл тамирчин хүний алхаагаар алхах бөгөөд хөөрхий баар руу арай ядан гүйцэж явна. Морл 31-т, баар руу 60 настай. Морл дурлалын сэтгэлээр дүүрч явхад баар руу халууцаж цанган зүдэрнэ. Нас сонирхлоор хол зөрөөтэй энэ хоёр хүн горволжны хоёр тал шиг үндсээр тус gaарлагдаж үзүүртэй нийлжээ. Үзүүр гэдэг нь Морлыг бушуу эргэж явуулсан хүн нуартай бөгөөд Морл түүнийг нь яг таг биелүүлж баарваад баггүй зовлон болно. Морл зорьсон газраа хүрээд амсгаатсан ч үгүй. Түүнийг дурлалд алавчлуулж дурлалын тухай аль хэдийн мартчихсан баарва хөлс нь гоожчихсан байв. Хөгшин зарц Морлыг бидний дээр мэдэх тус гайхаалгаар оруулаад хаалгыг нь төвчсөн бөгөөд удалгүй даашинсны хормоос сэвэлцэх дуулдаж Валентина хүрч ирлээ. Валентина гашуудлын хувцастай байхдаа ёр бишийн сайхан харагдана. Зүүд нойртой байгаа юм шиг санагдан сэтгэл нь хөөрөн нуартайтай ярилцахаар ирснээч мартахад бэлхэн байв. Тэгтэл удалгүй зүймэл шалан дээгүр дүрх тэрэгний дугуйн дуу сонсдож өвгөн хүрэлцэн ирвэ. Валентина болон өөрийгөө цөхрлөөс гайхамшигтай сайхнаар аварсанд нь баярлаж байгаагаа Морлыг хэлэхэд нуартай тааламжтайгаар чагна. Дараа нь Морл өөрийнхөө ярих цагийг хүлээгээд холхон шиг сууж байсан Валентинауд асуусан янзтай харва. Нуарт ээж бас түүн өөд харав. Би таны даалгасан тэр зүйлийг хэлэх үү гэж охин асуухад Нуарт тэг гэж хариулв. Валентина өөрийгөө залгих мэт ширтэж байснаа Максимилианд. Эрхэм Морл, энэ 3 хоногт өвгөн аав танд хэлэх гэсэн зүйлээсээ их олон юм надад хэлсэн. Өнөөдөр энэ зүйлээ танд хэлж өгье гэж хүн явуулсан юм. Өвгөн аав намайг хэлмэрчээр сонгож авсан бөгөөд би түүний хэлсэн үгийг үг гээхгүй бүрэн дамжуулан өгье гэв. Би тэсгэлгүй хүлээж байна. Ярихыг хүсье гэж Морл хариу өгөв. Валентина завхой доош буулгалаа. Энэ бол сайн ёр хэмээн Морл санагджээ. Валентина аз жаргалтай үедээ л сул дорой байдал үзүүлдэг аж. Өвгөн аав энэ байшингаас явах гэж хүсэж байна. Баар руу түнд байшин ирж байгаа гэж охиныг хэлэхэд та яах вэ? Эрхэм Нуарта танд ийм их хайртай шиг тааж түнд хэрэгтэй биш үү гэж Морл асуув. Би өвгөн ааваас салахгүй. Ингэж шийдсэн. Би түүний дэргэд амьдрах болно. Хэрв эрхэндээ Вильфор зөвшөөрвөл би эндээс даруй явна. Хэрв түүнийг татгалзвал насанд хүртлэх хүлээх хэрэг болно. 10 сар үлдээд байна. Тэгэхэд би хинт ч хамаагүй чөлөөтэй болно. Тэгэд гэж Морл асуув. Тэгэд өвгөн аавын зөвшөөрөлтөөр танд хэлсэн үгэндээ хүрнэ. Валентина сүүлийнхээ үгийг Морл маш анхааралтайгаар шимтэн чагнаж байгаагүйсэн бол дуулдахгүйгээр аяархан хэлвэ. Өвгөн аав, би таны санааг зөв гаргав уу гэж Валентина Нуарт өөд харж хэлэхэд тэглээ гэж хариу өгөв. Намайг өвгөн аавын дасуухаар эрхэм Морл миний сайн сэтгэлд хүндэт асрамжлагч чимэн дэргэд надтай уулзаж байж болно. Хэрв бидний туршлагагүй гуйлантгай байж болох сэтгэлийн холбоо өвгөн аавд таалагдвал энэ дараа эрхэм Морлд намайг гуйх зөвшөөрөл олгож би түүнийг хүлээж суух болно. Саад бэрхшээл дунд оволцож дүрлэлсэн зүрх сайн сайхны үед хөрдөг гэж ярьдаг.
Би маз жаргалыг хүртэх ямар юм хийсэн хүн бэ гэж тэнгэр луга айдлаар өвгөний өмнө сөхөрч чига тэнгэр луга айдлаар Валентинагийн өмнө сөхөрөхөд бэлхэн байсан Морл дуалтал. Хэрэг биднийг салгаж хагцаах гэж оролдохгүй л бол тэр болтол бид манай эцэг эхийн хүсэл зоригийг хүндэтгэж явъя. Үүгээр бүх зүйл хилэгдэж байгаа болохоор бид хүлээж байх болно гэж Валентина тод товир дуугаараа хэлвэ. Надад ногдож байгаа энэ бүхнийг би дуулууртайгаар зогсохгүй, баяртайгаар биелүүлнэ гэдгээ андгайлъя хэмээн Морл өвгөнд хандан хэлвэ. Ийм болохоор найз минь, өнөөдрөөс эхлэн таны нэрийг цэвэр ариунаар авч явахаар заяагдсан тэр хүний нэр төрийг хамгаалan бодлогогүй юм бүх хийгээрэй хэмээн Валентина Максимилианы зүрхний угт хүртэл харвуу гэлтэй ээлдэг зөөлнөр харан байж хэлвэ. Морл зүрхэн дээрээ гараа тавил. Нуарт тэр хоёрыг их л ээлдгэр харна. Бүх нууцыг мэдэх болсон Барва духан дээрээ бур зайсан том хөлсийг арчаад инээмсэглэн зогсож байв. Хөөрхий Барва минь бүр ядарч орхиж гэж Валентина хэлэхэд тийм шүү. Би гүйсэн юм чинь. Өннийг хэлэхэд эрхэм Морл надаас хурдан гүйсэн шүү гэж Барва хэлв. Нуарта тавир дээр байгаа галун хүзүүтэй нэмэгний ундаа шил аяг хоёр өөд харва. Галун хүзүүт дундуурхан байв. Нуарта өөрөө талыг нь хагас цагийн өмнө уучсан юм байжээ. Барва минь нүдийг чинь хараад нэмэгний ундаа авахыг хүсэж байгааг чинь мэдчихэв гэж Валентина хэлэхэд Барва өннөө хэлэхэд би цангаж өгөх нь таны эрүүл мэндийн төлөө нэг аяг уучих гэв. Тэгвэл аваад яваа, харин бушуухан эргэж ирээрэй гэж Валентина хэлв. Барва тавирыг аваад годомд гарангаа Валентинагийн хийж өгсөн аяг ундааг нэг амс гаагаар хөндөрч байх нь дутуу хаасан хаалгаар харагдаж байв. Валентина Морл хоёр Нуартагийн дэргэд салахаас гүйцэтгэл Вильфорын талын шатан дээр хонх дуугарах сонсдвоо. Валентина ханын цагаа харав. Өдөр дунд болжээ. Өнөөдөр чинь бям хараг өвгөн аваа эмч ирж байх шиг байна гэж бүсгүй хэлэхэд өвгөн хариуд нь тийм байх гэв. Барва нашир гэж Валентина дуудахад очлоо мадмуазель гэж хөгшин зарц хэлэх сонстов. Барва таныг хаалга хүргэж өгөг. За одоо эрхэм дарга бидний аз жаргал цаад учруулах ямар ч юм бүх хийгээрэй гэж Валентина хэлвэ. Би хүлээн гэж амласан, хүлээх болно гэж Морл хэлв. Энэ хувьд Барва орж ирвэ. Хин хонх дуугаргав гэж Валентина асуухад Барва хөл дээр арай гэж тогтон эмчтэй Аврини гэж хэлв. Барва та яаж ина гэж Валентина асуув. Өвгөн юу ч хариулсангүй. Тэр айсан харцаар эзэн өөдөө харж унахгүй тулд ямар нэг юмнаас чинэртэл атгсан гараараа түших гэж оролдож байв. Энэ хүн одоо очих нэ гэж Морл дуалтав. Үнэндээ ч Барвагийн бие чичирхэн улам нэмэгдэж байваа. Царайн татвагнах нь мэдрэлийн хүчтэй дайрлага дайрсныг харуулна. Барвагийн зовж шаналж байгааг харсан Нуарт ийш тийшээ тэвдэн харах нь сэтгэл төгш үүртэй байгаа гэлт харуулна. Барва эзэн өөдөө алхлаа. Тэнгэр минь. Ямар гихч том юм болж юм та. Хамаг би өвдөж нүд бүртэлцэж байна. Толгой шатаж байгаа юм шиг л байна. Надад буугаар хүрээрээ гэж хэлв. Нүд нь бүлтийж толгой нь гидийгээд бүх биеийн татвагн чангарна. Валентина хайж хашгирваа. Морл охиныг үл үзэгдэх аюулаас хамгаалах адил тэмрэн авав. Эрхэм Аврини, наша туслаач гэж Валентина хашгирв. Барва доороо эргээд алхам ухарч гуйван байснаа Нуартагийн өвдөгнөөс барьж хөлийнхэн дэргэд унав. Эзэн минь. Миний сайн санат эзэн минь гэж хашгирч байв. Энэ үед дуу шууган болохыг сонссон Вильфор орж ирвэ. Морл хагас ухаантай байсан Валентинаг орхиод тасалгааны мухрал үгүйж том хөшигний цаана орж нуугдав. Вильфорын царай зэвхэрч урдаа байгаа могоо гинэт харсан юм шиг үхэж байгаа хүн өөд айн ширтэн. Нуартай арга нь барагдсан байваа. Төвний сэтгэл санаа зарц гэхээсээ илүү найз нөхөр нь байсан золгүй өвгөнд туслах гэж тэмүүлж байв. Сааныгэнд дайрагдсан нүүрэн дээр нь өмнө нь болж байгаа амьдрал үхэл хоёрын аимшиг тэмцэл илрэн дуухныхан содос бүдүүрч амьд үлдсэн сүүлчийн булчингууд болох нүдийг нь тойрсон булчин хөвчлэн чангарч байв. Барва нүүрэн таталтаж нүдэн цусаар дүүрч толгойн гидийн гараараа шал самардан хэвтэж байв.
Хошсон хөл нь нугарсан гэхээсээ илүү хугарсан юм шиг байв. Уруул дээгүүр нь хөөс сахарч багтарн байна. Вэлфор дөнгөж босго алхангуу таал харсан энэ үзэгдлээс нүд салгаж чадсангүй гайхан сандарцагсав. Терморилыг ажигласангүй. Царай нь мэдэгдэм зэв хийрэн хов гэртэ загсав. Эмч гээд өдрөө ухас гэж наашир бушуулаарай гэж хашгир. Валентина шатны бариулаас зууран хойд ихэ дуудан хадагтай минь наашир бушуулаарай. Өнөртүүлдэг давсаа авчирч өгөөч гэв. Юу болов вэ гэж хадагтай Вэлфор төмөр мэд хатуу дуугаар асуув. Наашир. Эмч хайччихва гэж Вэлфор хашгир. Хадагтай Вэлфор шатаар аяархан буухад гიშ гүүрийнх нь банц хяхнан дуугарч байв. Нэг гартаа барьсан алчуураар нүрээ арчиж нөгөө гартаа үнэртэх давстай шил барьжээ. Хадагтай хаалган дээр хурж ирээд нуартай өд харав. Ийм явдлын үед сэтгэл нь хөдөлсөн байдлыг тооцвол октийн эрүүл сарвал байв. Дараа нь хадагтай үхэж байгаа хүн өд харав. Хадагтай царай зэвгэрч харцсан зарцаас эзэн өөд шилжив. Тэнгэр минь эмч хаан байна гэж Вэлфор давтан асуугаад тэр тань дээр орсон. Саа дайрч байгааг харж байгаа бидтэй. Цусыг нь жаахан ханчихвал амийг нь аварч болно гэж хэлв. Ямар нэг мэдчихсэн юм биш бидтэй гэж хадагтай Вэлфор хариулт хэлэхээс зайлсхийж хэлв. Өглөөнийхөө хоолыг идээгүй байхад нь өвгөн аав яаралтай юмд явуулсан юм. Тэгээд их ядарсан ирээд ганц лаяг нэмгний шүүс уусан юм гэж Валентина хэлв. Тэгэхэд хадагтай Вэлфор яагаад дарсуугаагүй юм бэ? Нэмгний ундаа маш хортой шүү дээ гэж хэлв. Нэмгний ундаа энд өвгөн аавын галан хүзүүдэд байсан хөөрхий Барва юм уух гээд аль гартаа ойрхон байсныг нь уучсан юм. Хадагтай Вэлфор зочвоо. Нуартай түүнийг учирт айх хурц харцаар харав. Хүзүүн ямар богинох юм бэ гэж хадагтай дуугарв. Хадагтай минь би танаас Таврины хаан байна гэж асууж байна шүү. Хариулаач тэнгэр минь гэж Вэлфор хэлв. Тэр Эдвард тэр байгаа. Хүүхдийн би юм уу гэж хадагтай Вэлфор цааш нь зайлсхийх аргагүй болж хариулв. Вэлфор эмчийг авчирхаар шат өөдгүй. Хадагтай Вэлфор савтай үнэртэх юм а Валентинад өгч. Ма түүнийг ханжил тааран байх. Би өрөөрөөгөө явлаа. Цус гарч чаддаггүй гэж хэлв. Тэгээд хадагтай нөхрийнхөө хойноос гарлаа. Морл нуугдж байсан харанхуй булангаасаа гарч ирв. Хөл үеийн дунд түүнийг хинч ажигласангүй. Максимилиа яв. Намайг хэлэхдээ бүээрээ яв гэж Валентина хэлв. Морл нуартай дохиогоор харилцсан зөвлөхөд угийн хатан зоргоо хадгалан байсан нуартай мөн яв гэж тохив. Морл Валентинагийн гарыг зүрхэндээ дараад хажуугийн гудмаар гарч явбаа. Энэ үед нөгөө талын хаалгаар Вэлфор эмч хоёр орж ирлээ. Барва баг зэрэг ухаан оров. Дайрлага өнгөрч гинжигнэж гиншсэн амтан өрөөсөн өвдөг дээр өндийл. Бэврины Вэлфор хоёр Барва гэж жижиг ор дээр хэвтүүлв. Эмчээ юу хэрэгтэй байна гэж Вэлфор асуув. Ус, эфир хоёр авчир. Танад эфир бий юу? Би. Давирхан шүүсний тос бөөлжүүлэх юм хоёрт хүн явал. Бошоохон яваарай гэж Вэлфор тушаав. Одоо босд нь гарцгаа. Би бас гарах уу гэж Валентина хулчхор дуухан асуухад эмч. Тийм ээ. Юуны өмнө та гарна гэж ширүүн хэлв. Валентина түүнгөөд гайхан хараад өвгөн аавынхаа духан дээр үнсэт гарав. Эмч түүний гарангууд царай муутай наргагүй хаалга. Эмчээ хараач ухаан орж ийн. Зүгээр л ухаан алдсан юм байжээ. Бэврины зэвүүнээр нэмсэглээд. Би чинь ямар байна Барва гэж асуув. Эрхэм минь арай дээр байна. Та эфиртэй аягуул суучгаж чадах уу? Оролдоод үзье. Харин надад гар бүхүүрээрээ. Яагаад тэрв? Хэрв та надад хуруугач гэсэн хүрэгчихвэл дахиад ухаан алдчихмаар байна. Уучих. Барва аягтай усыг аваад хөхөрсөн уруултаа хүргэж хагас ийгэн шахам ов. Таны хаан ч өвдөж гин гэж юмч асуув. Энд тентгүй. Хамаг бэйл татаад байна. Толгойч нэргэж гин үү? Тэгж гин. Чигчин шөөгж гин үү? Аимшигтай шөөгж гин. Хэзээ эхэлсэн бэ? Дөнгөж сайхан. Шууд л эхэлсэн үү? Тэнгэр нэргсэн юм шиг л. Өчигдөр би чинь зүгээр байсан уу? Уржигдөр бас зүгээр байсан уу? Юу ч мэдэгдээгүй. Нойр чинь хурч ийсэн үү? Хотоод чинь эвгүй оргиж ийсэн үү? Үгүй. Та өнөөдөр юу хийсэн бэ? Би юм мэдэж амжаагүй. Дөнгөж сая ирхэм нуартагийн галан хүзүүтээс нэмгийн ундаа хийж уусан.
гэж хэлээд Барва санал дээрээ хөдлөлгүй сууж энэ бүхнээс нэг ч хөдөлгөөн, нэг ч үг гээгүй чагнаж байсан өвгөний зүг харав. Тэр нэмгний ундаач нь хаа байна гэж имцэрэн асуув. Доор галан хүүзүүдэд. Доор гэж хаа. Гал тогооны өрөөнд. Би аваад ирэхгүй юм чи гэж Вильфор хэлв. Үгүй эндэ байж. Өвчтөнд үлдсэн усыг нь уулгахыг оролдожээ. Нэмгний шүс. Би өөрөө явна. Дэврийн өөдрөгүйж хаалга онгойлгоод нууц шатар мөн гал тогоороо бууж явсан хадагтай Вильфрийг арай л дайрчихсангүй бо. Хадагтай дуу тавилаа. Дэврийн үнийг анхаарсан ч үгүй. Нэгэн зүйл санаа навтагдсан юмч сүүлчийн гიშгүүрийг гიშгэлгүй өсрөн буугаад гал тогооны өрөөнд орж 4-3 нь хоосон болчихсон гал ун хүзүүд тавиур дээр байхыг харваа. Тэгээд олз руугаа дайрах бүргэд мэт түүнгөө духасгив. Хүн дээр амсгаад нэгдүгээр давхурд гарч Нуартагийн өрөөнд буцаж оров. Хадагтай Вильфор энэ үед өөрийнхөө өөд алгуурхан өгсөж явв. Энэ өнөөх галан хүзүүд мөн үү гэж юм асуулаа. Мөн эрхэм эмчгүй. Энэ таны усан нэмбэгний ундаа мөн үү? Мөн байгаа. Ямар амттай байсан бэ? Гашуун амттай байсан. Эмч хэдэн туслыг алган дээрээ хийгээд уруулаараас орж дар самтлан үзэж байгаа юм шиг амандаа хэсэг байлгаж байгаад задгай зуух руу нулимчихлаа. Энэ мөн байна. Эрхэм Нуартай та үүнээс бас уусан уу? Гэж асуухад өвгөн тэгсэн гэж тохив. Таныг уухад бас л гашуун амттай байсан уу? Тийм гэлээ. Эрхэм эмч минь дахиад би муутлаа. Өршөөл тэнгэр минь намайг өрөвдөөч гэж бар руу хашгирав. Эмч өвчтөн одухсгив. Вильфор, өнөө бөөлжүүлдэг юм чинь хаан байна. Вильфор тасалгаанаас гүйж гараад бөөлжүүлэх юм хаан байна. Авчирвуу гэж хашгирав. Хэнч хариу дуугарсангүй. Хөмбөрийн аимшигт явдал давтагджээ. Хэрв би уушгинд нь агаар оруулж чадвал хоолойг нь боочхоос аварч болмоор байна. Юу ч байхгүй гэж юу? Юу ч байхгүй гинэ гэж эмч ийш тийш сандчин харж асуув. Эмч минь намайг бүхүүлээч. Би өгөх нь тэнгэр минь өгөх нь гэж Барва хашгирав. Үзэг байхгүй юу гэж эмч асууснаа ширээн дээр үзэг байхыг харав. Тэгэд татвагнан ихвэрсэн өвчтний аманд үзгээ шургуулахаар оролдов. Гэвч ирүүн чанга зуурчгаад үзэг орж өгсөнгүй. Барваг түрүүчийнхээс илүү хүчтэй дайрлага дайрав. Орон дээрээс гулсан унаж шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэн. Эмч яагаад ч туслахаасаа өнгөрсөн болохоор дайрлагынх нь эрхэнд үлдээгээд Нуартад өгч очлаа. Таны би ямар байна? Зүгээр үү? Гэж шивнэн асуув. Тийм гэлээ. Ходоод чинь хүндгүй байна уу? Үгүй гэл. Нэм гараг бүр ууж байгаарэ гэж өгсөн эмийг уусны дараах шиг л байна уу? Тийм гэлээ. Тэр нэмгний ундааг танд хэн бэлдэж өгсөн бэ? Барва юу? Тийм гэл. Та түүнийг ундаа уу гэсэн үү? Үгүй гэл. Эрхэм Вильфор уу? Үгүй гэлээ. Хадагтай Вильфор уу? Үгүй гэл. Тэгвэл Валентина юу? Тийм гэл. Барвагийн хүн дээр санаалдах эрүү шүдэн тажигнах нь Дэвринигийн анхаарлыг татаж тэрбээр өвчтөн рүү яарангүй. Барва, та юм ярьж чадмаар байна уу? Гэж хэлэхэд цаадах нь үл ойлгогдох хэдэн үг бовтнов. Найз минь бие бүхүүчилж үз. Барва цус хурсан нүдэнэ. Энэ нэмбэгний ундаа хэн бэлтгэсэн бэ? Би өөрөө. Та бэлтгэчихсэн дороо эзэндээ аваачиж өгсөн үү? Үгүй. Тэгвэл хаана үлдээсэн юм бэ? Шүүгэнд үлдээсэн. Намайг дуудсан. Хэн түүнийг нааш навчирсан юм бэ? Мадемуазель Валентина. Дэврины гараараа тухай хэлбэж. Тэнгэр минь гэж шивнэв. Эмчээ хэмээн дахиад дайрлага дайрахыг мэдсэн Барва хашгирав. Бөөлжүүлэх юм яагаад авчирч өгөхгүй байна? Гэж эмч асуухад тасалгаанд орж ирсэн Вильфор энэ байна гэл. Хэн бэлтгэсэн юм бэ? Эмийн санж бэлтгэсэн. Надтай хамт энэ дээрээ байна. Уугаарай. Чадашгүй нэмч минь хожимдчээ хоолоо богдож бүтэж өгөх нь зүрх толгой ямар зөөртэй юм бэ? Би ингэж удаан зовж болох юм уу? Үгүй найз минь. Таны найзад удахгүй төгсгөл болно. Би мэдэж байна. Тэнгэр минь намайг өрөвдөж хайрлаач гэж золгүй амтан дуалтав. Тэгснэ дахин дуу тавиад цагилгаанд зөхүүлсэн мэт нам нь.
Дэврийн зүрхэн дээр нь гараа тавиад уруул дээр нь тол барьж үзвэ. За яав гэж Вильфор асуув. Надад нэг жаахан нэл цэцгийн ханд одоохон аваатар. Вильфор тэр дороод гал тогооны өрөөрөө буулаа. Эрхэм нуартай бүү айгаарай. Би өвчтний хажуугийн өрөөнд оруулаад цусыг нь ханаж үзье. Ийм дайрлага гэдэг чинь аимшигтай зүйл байгаа юм шүү. Гэж Аврины хэлв. Тэгээд баар руу гөргөж хажуугийн өрөөнд оруулваа. Гэвч тэр дороо эргэн орж ирээд нэмэгний ундааны үлдэгдлийг аваад яв. Нуартай баруун нүдэ анчихсан байваа. Валентинаг дуудах юм уу? Та Валентинаг ирүүлэх гэж хүсэж байна уу? Вильфор шатаар буцаж явхад Дэврины түүнтэй гудам дуулцлаа. За яах вэ? Гэж Вильфор асуухад Дэврины тийшээ явъя гэж хэлв. Тэгээд түүнийг Барвагийн байга тасалгаанд дагуулж авчирваа. Ухаангүй хэвээрээ байна уу? Гэж Вангийн прокурор асуув. Үгүй дээ. Өгч гисэн. Вильфор толгойгоо хатгаж, говьн ганхаад үгсэн хүн өөд харж, үнэхээр санаа зовсон байдалтайгаар ийм гинэтхэн үгчих гэжтэй гэж дуалтав. Дэндүү гинэт байна тийм ээ. Гэвч энэ явдлыг та гайхах хэрэггүй. Сэм Мернод бас л ингэж гинэт үгсэн. Ёр нь танаа гэрт түргэн үхээд байна шүү. Гэж Аврины хэлв. Яалаа гинэ. Гэж Вангийн прокурор айж цочин дуалтаад та нөгөө аимшигт санааг дахин хэлж байна уу гэв. Тийм эрхэм гэж Дэврины дийлсэн хүний янзтай хэлээд тэр санаа надаас нэг ч хором салдаггүй байсан юм. Таныг өөрийнхөө үгэнд итгүүлэхийн тулд анхааралтай чагнаж байгаарай гэж хүсэх байна гэв. Вильфорын бүх бие дагжин чичирлээ. Бараг ямар ч улмөр үлдээлгүй алж чаддаг хор байдаг юм. Би тийм хорыг сайн мэднэ. Би түүний бүх илрэл хор нөлөөг сайн судалсан юм. Энэ хорын үйлчлэгийг хадагтай Сэмернийг амьсгаа хураах үед харсны адил бас сая харлаа. Энэ хор байгааг үнэмшин мэдэх арга байдаг юм. Ямар нэг хүчлээр улаан өнгөтэй болгочихсон лагмуусын цаасыг буцааж хөх өнгөтэй болгох ба нэл цэцгийн хандыг ногоон өнгөтэй болгон хувиргадаг юм. Бидэнд одоо лагмуусын цаас алга гэхдээ нэлийн ханд аваад ирэх шив. Гудамд хөлийн чимээ дуулахад эмч хаалга онгойлгоод зарцын авчирч өгсөн 2-3 халбаг хандтай савыг аваад дахин хаалга хав. За хараарай гэж эмч зүрх нь галзуу мэд цохилж байгаа Вангийн прокурорууд харж хэлээд энэ галуун хүзүүдэд нуартай Барва хоёрын уулсан нэмэгний ундаатай үлдэгдэл энэ аяганд нэл цэцгийн ханд байна. Хэрв энэ нэмэгний ундаа ямар ч холцоо байхгүй, хоргүй бол хандны хөхөн өөрчлөгдөхгүй. Хэрв нэмэгний ундаа хордогдсон бол хандны өнгө ногоон болно. За харж байгаарай гэв. Эмч алга уурхнаар галуун хүзүүдэд байсан нэмэгний ундааг аяганд хийгээд орхитол аягны оролд байсан ханд бүдгэрч булангартваа. Эхлээд Индра нийл шиг хөх болчихов. Тэгээд өнгө нь хувирсаар оюу шиг ногоон болоод тэр чигээрээ хоцорвоо. Сайх туршлагад эргэлзэх юм байсангүй. Хөөрхи Барва хуурамч ангаас дурч юм уу? Гэгэн Игнатны самраар хийсэн хороор хордож талигаж болжээ. Би одоо тэнгэр хүмүүсийн өмнө тангаралхад ч бэлхэн байна. Гэж Дэврины хэлв. Вильфор юу ч дуугарсангүй. Тэр гараа тэнгэрөө дөргөж айснуудаа бүлтээлгээд зөөлөн сандал дээрээ цохигдсон мэт унлаа. Яла. Энэ үгэл тасалгаанд 2 дахь хүүрэнд болчихдогсон Вангийн прокурорыг Дэврины зэгсэн түргэн сэхэ оруулав. Миний гэр үхлийн гэр болжээ гэж Вильфор гингэнэхэд эмч. Бас гэмт хэргийг гэж хэлв. Одоо миний дотор юу болж байгааг танд гаргаж хэлэх үг алга. Айх тарчлах ухаан солиорох зэрэгцэд байна гэж Вильфорыг дахин гингэнэхэд тийм ээ. Бид одоо хөдөлж эхлэх болсон. Өөхлийн энэ урсгалыг зогсоох цаг болсон шиг санагдаж байна. Энэ үргэлжсэн гэмгүй хүмүүсийн өшөө аврагдана гэж итгэх найдваргүй болохоор би л хувьдаа ийм нууцыг хадгалж явж чадахгүй гэж эмч тайвнаар хэлв. Вильфор баргар хүйтэн харцаар тасалгааг эргэн тойрон хараад миний гэртүүдээ миний гэрт шүү гэж шивнэ. Вильфор та миний хэлхийг сонс. Эр хүн шиг байх хэрэгтэй. Хууль сахиулагч таны нэр төр таныг хохирол хүлээхийг шаардаж байна гэж Аврины хэлв. Өөрийгөө хохиролд очруулна гэдэг чинь муухайгүй байна да. Тийм ээ, инкэл хэрэгтэй болж байна. Тэгэхээр та хэнийг нэг сэжиглэж байгаа мó?
Би хэнийгт сэжиглээгүй. Танаа гэрийн хаалгаар эрлэг орж ирээд өрөөнөөс өрөө дамжин сохроор биш ухаан бодолтойгоор явж байна. Харин би түүний мөрийг мушгин дагаж явсан замыг нь харж байна. Би хуучны мэрэгэн үгэнд итгэдэг. Би тэмтэрч явна. Танаа гэр бүлтэй эв найрамдалтай явдаг маань, таныг хүндэтгэн үздэг маань миний нүдийг халгалж байгаа 2 болт байж. Гэтэл ингээд л. Эмчээ яар. Би таны хэлхийг дуулахад бэлхэн байна. Танаа байшинд магадгүй танаа гэр бүлт ч юм уу 100 жилд нэг удаа төрдөг тийм аимшигтай амьтан нуугдж байна. Локуста, Агриппина 2 нэг үед амьдарч байсан. Энэ бол онцгой тохиолдол. Энэ бол өчнөөн төчнөн хорт үеэлэр бузарлагдсан Ромын эзэнт улсыг устгах гэж дээд тэнгэр хичнээн хүсэж байсныг нотолж байна. Брунгелда, Фреконда 2 бол үүсэн хөгжиж байсан соёлт ёс дотоод сэтгэхүйг муу юмтай нөхөрлсөн хэдий ч танин мэдэх гэж эрмэлзэж байсан нөр их зовлонгийн илэрл юм а. Тэд цум залуу сайхан хүүхнүүд байсан. Танаа гэрт байгаа тэр ялт хэрэг үеэлдэгч хүүхнийг нүүрэн дээрх гимгүй ариун тунгалаг байдал бас тэдний царайтч цагтаа байж байсан юм шүү. Вэлфор дуалтаад 2 гараатхан эмчүүд гуйсан байдалтай харав. Гэвч цаадах нь хайр найргүй үргэлж үлэм. Гэмт явдал хэн ашигтай байсан гэдгийг эрх хэрэгтэй гэж хууль зүйл ангид байдаг шүү дээ. Эмчээ хүн төрлөختний шудраг үнний шүүх хичнээн удаа энэ үгэнд хуурцсан гэж сан. Би сайн мэдэхгүй байна. Гэвч энэ гэмт хэрэг гэж Вэлфрийг хэлэхэд эмч. Та үнийг гэмт хэрэг гэж үзэж байх шивдэ гэх. Тийм ээ тэгэж үзэж байна. Өөрөөр би яах ч юм билээ. Гэвч намайг гүйцэд хэлүүлээд орхи. Би энэ гэмт хэргийн гол хохирогч гэж надад санагдаж байна. Энэ бүх нууц үхлийн ард миний сүрэл нуугдж байгаа юм. Хүн бол амьд амьтдын дотроос хамгийн хувиа хичээсэн бие тоосон амьтан байгаа юм. Зөвхөн өөрт нь зориулж наран гийгүүж дэлхийн ертөнц эргэлдэж үхэл зовлон дайрч байдаг юм шиг сандаг. Өвсний толгой дээр гарч хаад тэнгэрийг хараан зүхэгч шоргоолчны үлгэр бий. Гэтэл аймалтсан хөөрхий авгаа нөхөр Сэммерник бас эрхэм нуартыг гэтэл дуалдаж яалаа гинэ эрхэм нуартай юу гэв. Тийм ээ. Тэр золгүй зарцын амь насыг хөнөөх гэлээ гэж сансан юм биш биз дээ. Үгүй ээ, Шекспирийн нөгөө Полоны шиг л өөр хүний орноос үчгсэн юм. Тэр нэмбэгний ундаа нуартай уух ёстой байсан юм. Нуартай түүнийг уг нь уусан. Харин зарц бол санаандгүй уусан байна. Уг нь баар руу биш, нуартай өөхөх ёстой байсан юм. Тэгэд миний эцэг яагаад үгсэнгүй? Хадагта Сэмернийг талигаж болсон тэр үдэш цэцэрлэгт учрыг танд хэлсэн билээ. Түүний би энэ хорыг хэрэглэж дассан байсан учраас тийм байгаа юм. Түүнийг алж дийлэхгүй байгаа тун өөр хэнийг ч алж хаж чадна. Энэ дэлхий дээр хинч тэрч байтугай алуурчинч эрхэм нуартыг Бруцин буюу гоожлоор эмнэж байсныг мэдэхгүй. Харин алуурч бол гоожлыг хүчтэй хор гэдгийг туршлага дээр мэдсэн. Тэнгэр минь гэж Вэлфор гараа таглан хэлв. Алуурчны ажиллагааг мөрдөн дагаад үзье. Эхлээд Бэйлийг алсан. Эмчээ. Би үнийг батлахад бэлхэн байна. Түүний үхлийн тухай надад ярьсан зүйл миний нүдэрээ үтсэнтэй минь яг нийцэж байна. Вэлфор түүнээс зөрж маргалтгаа болж зүгээр гиншиж байв. Тэр Бэйлийг алсан. Дараа нь хатныг нь алсан. Энэ бол түүнд 2 давхар өв хөрөнгө үлдэж байгаа хэрэг гэж эмч давтан хэлв. Вэлфор духан дээгүүрээ урссан хөлсийг арчив. Та анхааралтай чагнаж байгаарай. Таны хэлсэн үг бүхнийг дуулж байна. Эрхэм нуартай таныг ба танаа гэр бүлд хөрөнгөнөөсөө юу ч үлдээлгүй ядуучуудад шилжүүлэхээр гэрээссэн байсан. Тэгэхэд эрхэм нуартайгаас гордох юм байгаагүй учраас зүгээр орхисон. Харин анхныхаа гэрээслийг хүчингүй болгож 2 дахь гэрээслийг хиймэгц гэмт хэргийн эзэн 3 дахьыгаа хийчихвээ гэж болгоомжлон хорлсон байна. Уржигдэр гэрээслэл хийсэн байхаа. Цаг алдахгүй байгааг нь харж байгаа биз. Дэврийн минь хайрлаж үзээчтэй. Ямар ч хайрлах юм байхгүй эрхэм минь. Эмч хүнд ариун гэгэн үүрэг байдаг. Үүний төлөө амьдралын их булаг өөд өгсөж үхлийн харанхуй руу бууж ирдэг юм. Гэмт хэрэг үйлдэгдэж тэнгэр тэрхүү гэмт хэрэгээс нүүр буруулахад эмч хүн тэр байна гэж зааж өгөх үүрэгтэй. Охиныг минь хайрлаач гэж Вэлфор шивнэхэд эмч. Та түүнийг өөрөө нэрлчих шивдэ гэл. Валентинаг минь хайрлаач. Үгүй тийм байх ёсгүй. Би түүнд ялт тулгахаас өмнө өөртөө ялт тулгана. Валентина бол сүүн цагаан сэтгэлтэй гим халгүй ариун дагн биеэрээ мөн билээ. Эрхэм Вангийн прокурор минь хайр майр гэж байж болохгүй.
Эдмүрийн баримт нүүрэн дээр ил байна. Бэйлдээ Сэмэрэнд явуулсан имийг Валентина өөрөө болсон. Тэгэд Бэйл өөд болчихсон. Мадмуазель де Вильфор Сэмэрэн хадагтай уух усыг нь бэлдэж өгсөн. Хадагтай бас л талигаж болсон. Мадмуазель де Вильфор өглөөр Нуартагийн уудаг нэмэгний ундааг Барруагийн гараас авч ирж өгдөг. Харин эрхэм Нуартай эд шидээр аврагдсан. Мадмуазель де Вильфор бол гэмт итгэхэд хороолгогч мөн. Эрхэм Вангийн прокурор би Мадмуазель де Вильфорт ялт тулгаж байна. Харин та өөрийн үүргийг гүйцэтгээрэй. Эмч минь, би тантай маргалтахгүй. Танд итгэж байна. Харин намайг бүү халаач. Нэр төрийг минь бүү хөөдөж. Эрхэм Вильфор гэдэмч улам ширүүнээр. Тэр тэнэг явдалтай эвлэрч болох цаг үе байсан. Хэрв таны охин ганцхан хэрэг хийчихсэн бол би хоёр дахьыгаа хийх нь гэж мэдээд танд түүнээс болгоомжилж бай. Амьдралынхаа үлдсэн хагасыг нулимсаараа урдынхаа нүглийг намжилж өнгөрүүлэх хэмээн сүм дуулах гэж хэлэх байсан. Хэрв 2 удаа хорлоо зогссон бол би танд май хорн энэ байна. Үүнийг эсэргүүцэх хор гэж байхгүй. Энэ бол ухаан бодол шиг түргэн, цахилгаан шиг эгшин зуурын, тэнгэрийн дуу шиг нэргдэг хор байгаа юм. Энэ хорыг өөрт нөгөөд тэнгэрт сүнсийг нь даатгаж нэр төр амьдралаа авран хамгаалж үз. Тэгэхгүй бол танд өөрт чинь халдан шүү гэж хэлэх байсан. Тэр охин хуурмаг инээднэр инээнцэглэж, хуурмаг зөөлөн үг хэлсээр таны орны толгойд төхөж явна. Та төрүүлэхгүй бол танд гай болно шүү. Хэрв 2 хүн алсан бол би танд хэлэх байна. Гэтэл тэр охин таржлан үхэж байгаа 3 хүн үзэж 3 хүний хүүрийн дэргэд өвдөг сөхрөн байсан. Хордуулагчийг алуурчны гартуг та өөрийн нэр төрийн тухай ярьж байна. Тэгэхээр миний хэлж байгаа бүхнийг хийж нэр алдраа мөхчүүлж ав. Гэв. Вильфор сөхрөн өнөж. Надад тань шиг зориг алга. Гэвч миний охины тухай биш, таны охины тухай хэрэг байсан бол танд ч гэсэн ийм зориг байхгүй байсан биз. Гэв. Бэврины царай цанхива. Эмчээ. Эмэгтэй хүнээс төрсэн хүмбэр үхэл зовлон эдлэх үеэлтэй байдаг. Би зовж зүдрэн үхэх цагаа хүлээ. Болгоомжтой байгаарай. Тиймч түргэн болохгүй байх шүү. Тэр цагт таны нүдэн дээр эцэг чинь эхнэр хүүхэд чинь үхсний дараа ч ирж магадгүй юм шүү. Гэж Дэврин хэлв. Вильфранс хаатан эмчийн гараас барьж намайг өрөвдөж, надад туслаач. Үгүй миний охин буруутай хүн биш. Биднийг шүүхийн өмнө аваачсан чи би миний охин гин буруугүй гэж хэлнэ. Миний гэрт гэмт хэрэг болоогүй. Миний гэрт гэмт хэрэг гарахыг би хүсэхгүй. Яагаад гэвэл айл гэрт гэмт хэрэг болоход бас л үхлийн адил ганцаар зогсдоггүй. Би аллагын золиос болох нь танд ямар бод байна? Та миний найз гэж юу? Та хүн гэж юу? Танд зүрх байна гэж юу? Үгүй, та бол эмч. Үгүй. Би охин алуурчдын гарт өгөхгүй. Энэ бодол зүрхийг минь бачимдуулж би солиотой амт шиг хунсаараа цээжээ урах нээж бэлхэн байна. Хэрв та ташаарч байвал яа? Хэрв охин минь биш өөр хүн байвал яах вэ? Хэрв би нэгэн сайхан өдөр хий үзэгдэл шиг зэмхий царайлан тань дээр ирж алуурчин чи миний охиныг алсан гэж хэлбэл яа? Хэрв тийм явдал тохиолдвол би Христ шашинтан хүн. Гэхдээ би өөрийгөө алчхандаа гэж Вильфор хэлв. Заасаа. Гэдэмч баг зэрэг бодол хийж байснаа. Би хүлээж бай гэж хэлв. Вильфор дүнгууд итгэлгүй харваа. Харин танад хүн өвдөгч юм уу? Танд өөрт чинь саа дайрч байх шиг санагдвал над руу хүн бүү явуулаарай. Би ирэхгүй шүү. Би тантай энэ улсыг хуваалцахад бэлэн байгаа боловч танад хордаллах үе гашуу олширч байгаагийн адил миний сэтгэлд ичгүүр завөр оршин байхыг хүсэхгүй гэж Дэврин хэлвэ. Эмч та намайг хайж гинүү? Тийм ээ. Та бид хоёр цаазын тавцсан хүртэл хамт явлаа. Одоо цааш зам нийлэхгүй юм байна. Одоо дахин нэг удаа илчлэх хэрэг болвол энэ аимшигт эмгэнэлт явдлын төгсгөл болно баяртай. Эмч минь гуй танис. Энд болж байгаа юм бүхэнд миний дургу хүрч байна. Би таны гэрийг үзэн ядж байна. Баяртай эрхэм минь. Эмчээ. Ганцхан үг хэлчихье. Таны хэлснээс хойш улам аимшигтай болж байгаа энэ байдалд намайг ганцаараа минь орхиж байгаа мó? Хөөрхий Барруагийн үхлийн тухай юу гэж хэлэх вэ? Таны хэлдэг зөв. Намайг гаргаж ил гэж Дэврин хэлв. Эмч төрүүлж Вильфор түүнийг дагаж гарваа. Сандарч дэвдсэн зарцнаар гудам эмчийн явж өнгөрөх ёстой шатан дээр бөөгнөрч байв. Тэгт Дэврины бүхэнд дуулдахаар Вильфорт эрхэм минь. Хөөрхий Барруа сүүлийн жилүүдэд дэндүү суумгай амьдралаар амьдарч иржээ. Эзэнтэйгээ хамт бүх Европоор морьтой тэрэгтэй явж дасчихсан хүн чинь сандлаас босож чадахгүй өвчтөн хүнийг совилж байсан нь түүнийг алчглаа.
Цусан зарцаж бүдүүн хүзүүтэй махлаг хүн байсан учраас дайрлага дайрч та нар намайг дэндүү өнгөрсөн хойно дуудсан байна гэж хэлснэ. Нэлцэцгийн хандыг пишинд асгахаа бүү мартаарай гэж шивнэв. Тэгээд эмч Вильфорд гараач өгсөнгүй. Хэлсэн үгээ эргэж давтсангүй. Зарц нарын уйлаа майлаанаар өдүүлэн гарваа. Тэр оройдоо Вильфрийн бүх зарц гал тогооны өрөөнд цугларч өөр хоорондоо ярилцаад хадагтай Вильфор дээр очиж чөлөөлөн явуулж өгөхийг гуйв. Тэднийг ятгаж ухуулж хөлсийг нь нэмнэ гэж хэлээд ч нэмэр болсонгүй. Тэд зөвхөн л энэ байшинд өхөл шүглсэн болохоор мэд явахыг хүсч байна гэж шаардав. Хичнээн гуйж говьчсан боловч хайхралгүй. Харин ийм сайн сэтгэлд эзэд ялангуяа ээлдэг зөөлөн Валентинагаас салж хагцаж явахдаа харамсалтай л байна гэж хэлээд явцгаажээ. Вильфрийн үгийг дуулаад Валентинод харлаа. Бүсгүй уйлж байна. Вильфор хэдийгээр энэ үлэмсийг хараад сэтгэл түгшсэн боловч хадагтай Вильфород харлаа. Тэгэхэд түүний уруул дээр дуутай борооны хар үүлний дундуур зүссэн өнгөрөх аимшиг цолир адил экшн зургийн хүйтэн нэмсэглэл тодрох шиг санагджээ.